Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Гэрлээ ойлдог туршилтаар судлах хичээлийг та бүхэндээ танилцуулж байна. Өмнөх хичээлдэр толон болон сарнисаа ойлтын талаар үзсэн байгаа. За өмнө үзсэн мэдлэгээ сэргээ санахын тулд дараах туршилтыг хийж үзье. Ингээд туршилтанд хэрэг болох багш төхөөрөмжөдөө танилцуулъя. За нэгдүгээрт нь гэрэл ойлгогч гадаргуу, гэрлийн цацраг үүсгэгч хаалтууд, гэрэл үүсгэгч. За эдгээр төхөөрөмжийг ашиглаад сарнисан болон толон ойлтыг ажиглая. За ингээд гэрэл үүсгэгч хасая. За улам параллел гэрлийн цацрагийг үүсгэе. За туршилтыг илүү тод харагдуулахын тулд гэрлээ арай бүдэг болгоё. Гэрэл шингээгч гадаргуудыг тусч байгаа параллел гэрлийн цацрагуудын зургийг харуулж байна. За гэрлийг сарниулагч цацраг дээр тусч байгаа гадаргуудаар тусч байгаа гэрлийн цацрагууд. Гадарга дээр туссны дараа хэрхэн тархаж байгааг сайн ажиглаарай. За одоо толон гадаргууд дээр туссан гэрлийн цацраг. За гэрлийн цацрагийнхаа тоог арай цөөлөд 2 ширхэг гэрлийн цацраг дээр дахин ажиглая. Толон гадаргуудыг тусч байгаа гэрлийн цацрагийн тархалтыг харуулж байна. За дараа нь сарниулагч гадаргуу дээр туссан гэрлийн цацраг. Гадарга дээр туссны дараа гэрлийн цацраг маань хэрхэн өөрчлөгдөж байгааг сайн ажиглаарай. За энэ ойлтыг бол сарнисан ойлт гэж нэрлэдэг байгаа. Харин толон дээр туссан гэрлийн цацрагийн ойлтыг толон ойлт гэж нэрлэж байгаа. Толон ойлт. За ингээд шингээгч гадаргуу дээр тусгаж үзье. За толон болон сарнисан ойлтынхаа талаарх мэдлэгээ сэргээсэн байх гэдэгт найдаж байна. За ингээд хичээлийнхээ дараагийн туршилт руу оръё. Дараагийн туршилтанд хандвал өмнө хэрэглэгдэжсэн давж хэрэгсэл дээр нь онцгой хэмжигт трансфертыг хамтдаа ашиглана. За трансфертер дээр хатгаа талаа хөдөлгөөнгүй соронзоор бэлтж байрлуулъя. За энэ жоохон урагшлаад жишээ. За энэ туршилтыг хийхэд бол бидэнд нэг ширхэг гэрлийн цацраг хэрэгтэй. Ингээд нэг гэрлийн цацраг үүсгэгчийг эхлэе. За гэрэл толон дээр туссны дараа ямар замаар явж байгаа вэ гэдгийг багш нь тэмдэглэсэн цаасыг ашиглая. Өмнө бэлтгэсэн цаасыг ашиглажээ. За ингээд ажиглах юм бол багшийнхаа зурж бэлдсэн цаасан дээр байгаа гэрлийн шалуунуудын цацрагуудын байрлал мөн гэрэл үүсгэгчээс тусч байгаа гэрлийн шалууны байрлалтаа давхцаж байгаа гэдгийг харж байна. За одоо гэрлийн ойлтонд хэрэглэгддэг үндсэн цэг шалуунуудын талаарх тайлбарыг хийж өгье. За гэрэл тусаж байгаа цэгийг гэрлийн тусгалын цэг гэж нэрлэдэг. Гэрлийн тусгалын цэг. За гэрлийн тусгалын цэгт очтлоо. Өөрөөр хэлбэл гадаргуу дээр очтлоо гэрлийн явсан шалууныг гэрлийн цэнхэр өнгөн шалууныг гэрлийн туссан цацраг гэж нэрлэнэ. Гэрлийн туссан цацраг. Туссан цацраг. За гадаргуу нормал цацраг буюу гадаргуу дээр татсан
перпендикуляр шолооныг нормал цэцрэг гэж нэрлэдэг. За мөн гэрэл тосголын цэгээс ойгоод анхны орчиндөө буцаж тархах үедээ үүсгэж байгаа шулууныг гэрлийн ойсон цацраг гэж нэрлэнэ. За гэрэл жоохон бэлгоод байна уу? За ойсон цацраг. За одоо трансфертирийг ашиглаад тусгалын болон ойсон үнцгийг хэрхэн олох талаар тайлбарлаж өгье. За нэгдүгээрт 6 дугаар ангийн геометрийн бүлэг сэдвээс та бүхэн трансфертирийг ашиглах мөн үнцгийн хэмжээсийг унших талаар мэддэг байгаа. За энэ мэдээлэлгээ дахин сэргээж ярилцъя. За гэрлийн цацраг буюу энэ цэнхэр тусан цацраг буюу цэнхэр цацраг хүртэлх үнцгийг уншаарай. За ингээд тэгээс 60 градусаар гэрэл гадаргуу дээр туссан байна гэж хэлнэ. Гэрэл гадаргуутаа 60 градусын үнцгийг үүсгэж тусжээ. За ингээд 90-с энэ 60-ыг хасгаар зэрэг 30 градус буюу бидний тусгалын үнцэг гэж нэрлэгддэг үнцэг маань гадаргуу нормал перпендикуляр цацрагтай үүсгэх үнцгийг хэлдэг. За ингээд тусгалын үнцэг буюу цэнхрээр тэмдэглэсэн үнцэг маань 90-с 60-ыг хасгаар зэрэг 30 градус гэж гарч байна. 30 градусын үнцэг. Энэ үнцгийг хэлгэнэ шүү дээ. За мөн үүнтэй адилаар ойсон цацраг буюу гадаргуу нормалтай үүсгэж байгаа үнцгийг ойлтын үнцэг гэж нэрлэнэ. Энэ үнцэг ойлтын үнцэг улаанаар тэмдэглэсэн байна. За ойлтын үнцэг нь хитээ тэнцүү байгааг ажиглая. За энд 180 байна, энд 120 байгаа учраас энэ дэх үнцэг бол 60 градус. 180-аас 120-ыг хасгаар 60 градус гэж гарна. За ингээд 90-ээс 60-ыг хасгаар зэрэг ойлтын үнцэг буюу энэ улаанаар тэмдэглэсэн үнцэг маань 30 градус гэж гарна. 30 градус. За эндээс харахад гэрлийн ойлтын үнцэг болон тусгалын үнцэг болон ойлтын үнцэг нь хоорондоо тэнцүү буюу 30 градус байгаа нь манай туршилтнаас харагдаж байна. За та бүхэн гарын доорх материал ашиглаад трансфертирийг трансфертирийн өөр үнцгтэр гэрлийн шулуунаа байрлуулж хэмжиж үзээрэй. Ойлтын болон тусгалын үнцэг нь хоорондоо тэнцүү байна уу гэдгийг туршиж үзээрэй. За ингэж туршихын тулд гэрэл үүсгэгч их хэрэгтэй болно. Бусад төхөөрөмжүүд бол та бүхэнд гарын дор байж байгаа материалууд байна. Трансфертир шугам, за гэрлийн ойлгогч гадаргуу, толон гадаргуу маань бол ахуйн толон хэрэглээний толон гадаргуунуудыг ашиглах боломжтой. За ингээд гэрэл үүсгэгчийг орлуулах лазерын үзэгийг танилцуулж байна. Таны хүүхэд толгой мэдэх бах. За ингээд хэдүүлээ лазерын үзэгийг ашиглан өмнөх туршилтыг дахин хийж үзье. За энэ туршилт маань лазерын үзэгэн дээр ч гэсэн бас үнцэг нь адилхан байгаа. Мөн цэнхэр болон улаан шулуунуудын дагуу, улаан цацрагуудын дагуу гэрэл явж байгаа гэдэг нь харагдаж байна. За лазерын үзэгтэй ашиглахдаа нүд рүүгээ ихц тусахаас болгоомжлоорой. За туршилтыг хийж үзснээ дараа та бүхэн сурах бичгийн 36 дугаар хуудасны 1-4 дугаар дасгалыг ажиллаарай. Анхаарал тавьсан явдал баярлалаа.